Үндэсний дээд лигийн энэ улирлын хамгийн залуу болон хамгийн ахмад тамирчид. 2022-оос 23 оны энэ улиралд хамгийн залуу тоглогч жагсаалтын 3-т Алтан дорндын дайжид багийн холбогч Аз Заягийн Батхуйг. Тэрээр 21 нас 250 хоногтой бол харин IC Apes багийн хамгаалагч Батагийн Тулуун 20 нас 247 хоногтойгоор 2-т жагсаж байна. Лигт энэ улиралд тоглож буй хамгийн залуу тоглогч бол Эрдэнэт Miners багийн холбогч Болор Эрдэнэ юм байна. Тэрээр 19 нас 53 хоногтой. Энэ улирлын хамгийн ахмад 3 дахь тоглогч бол Эмгард багийн товтлогч Батагийн Мөнхөлд. Тэрээр 36 нас 22 хоногтой бол харин Монгол тоглогчдоос хамгийн ахмад тоглогч нь Хасын хөлгүүд багийн төвийн тоглогч Санжигдааны Өрнөөн бэлэг. Тэрээр 36 нас 326 хоногтой юм байна. Одоогоор лиг тоглож буй хамгийн ахмад тоглогч бол Алтан дорндын дайжид багийн холбогч Антони Харрис. Тэрээр 37 нас 340 хоногтой. Бид дараагийн дугаартаа лигийн эмэгтэй тамирчдын жагсаалтыг оруулах болно. Энэ хүү бичлэг таалагдсан бол лайк, фоллоу авдрахаа бити мартаарай.